За нөгөө талаас Маккензи мөрөөд бол бүтээлрэл үзүүлсэн сайн тоглолтоо. Үзүүлсэн трипл дабл руу төгсөн. Энэ тоглолтын эхний довтлогоо Эс Джейпсогоос ирэхээр болж байна. Багийн ахлагч үлзэн орших. Мөнх 2. За эргээд үлзэн орших дээр бөмбөгөр сайн. Саруул эрдэнэ бөмбөг авч байгаа юм байна. Саруул дүлгөөн. За өөрөө шидсэн. Гавьгийн дүлгөөн 3-аасын тоглолтын нээлтийн оноог өөрийн нэр дээрээ бичүүллээ. Шилжсэн байгаа. Саруул эрдэнэ Сланы араас гарч шидсэн. Саруул холын зай шидэлд амжилттай болсон. Зингүү баяр. Дүлгөөн мөрөнд дайраад орсон. Дүлгөөн мөрөнгийн довтлогоо амжилттай болсон. Захан Бродерсын нээлтийн оноо болж байна. Дүлгөөн үлзэн орших шидсэн. Үлзэн орших Эс Джейпсийн жалтгаа мэдгүй шидэж эхлүүлж байна да. Сайн эхлүүлсэн төгс гэж хэлж болохоор эхлэлийг тавьсан да. Үлзэн орших эргэлзэх зүйлгүй шидсэн. 4-4 үзэгчтэй Эс Джейпсийн эхний 12 оноо тоглолтыг их тарах эхлүүлээд байна. Саруул эрдэнэ холын шидэлт оновчтой болсон. За бие өвчний дулаан дээр бол хангалттай шахаад явж байна. Дүлгөөн мөрөн за мөнх 2 алдаа гаргахыг хүссэнгүй. Jordan Harris гой гүйлтэйсэн да. Нэг илүү дамжуулт бөмбөг шилжсэн. Мөнх 2 суул шидэж чадсан харин шидэлтэй алдсан. Гэхдээ Jordan Harris нэмээд довтлоо. Цэггүй дамжуултанд таслагдсан Эс Джейпсийн хурдан довтлогоо үлзэн орших. Нэгээс гуруула гарч ирсэн байгаа. Өөрөө төгсгөөд алдсан. Гэхдээ дүлгөөн нэмээд довтлсон. Дахиад живчин дээр тулга баасан дөрж Jordan Harris эсрэг шидсэн холын шидэлт оновчтой болсон. Тэгээ эхний үед бүр 15 оноос алж байсан. Одоо эхний үед ингээ 12 оноос алдсан л явж байна. Үлзэн орших ямар гой дамжуулт байсан бэ? Дүлгөөний довтлогоо амжилттай болсон. Дүлгөөн болон үлзэн оршихын гоё өсөл байлаа. Нарийн самраас урагшаа 2 тоглож гарцсан да. Дамжуулаач гэсэн цаг алдахгүй өгсөн үлзэн орших тулвын дайраад орсон тулвын 2 оноо. Онооны зүрх баг багаар холцсоор байна да. Дахиад хүний илүүтэй гарч ирсэн дээ. Үлзэн орших. За нэг зангаад өөрөө шидэлтийг явуулсан Ягмар сүрэнгийн үлзэн орших. Энд хоёр задлаад өгсөн Дашторжийн холын шидэлт оновчтой. Дотгооны секунд 5 дээр ирсэн байгаа. Мөнх 2 маш том алхаад орсон доо самбарсан толгойгоо алдсан. Га эрдэнэ аваад ижээсүүд өгсөн түүнийг нь 2 оноо болгосон. Аврагын өсөлтөнд тий. Плей-офф өсөлтөнд бол өөрийн туршлагыг яаж харуулдаг вэ гэдгийг хасын үлгүүдийн бүрэлдэхүүнд багт манай үзэгчд илүү сайн мэдэх баха. Хамгаалагчаас ойсон аркны ард сул гараад ирсэн Алн Карникисрэг Кевин Алн нүрдэн шугамдагч яваад ямар гоё нэгэн довтлогоо вэ. Заашгсан хамгаалтаас нь гараад ирсэн дээ. Маккензи мөр дамжуул баасан дөрж дээр ирсэн баасан дөрж самбар дороос 2 оноо авлаа. Карник Кевин Алны эсрэг 3 хамгаалагчийн голоос оноог авч чадлаа. Шиддэг тоглогчдоо түүний тоглогчд бол гоё дамжуултыг өгсөн. Тулсар сул 2 оноо авсан. Багийн 27 дахь оноо олсон. Эргээд мөрийн дамжуулт баасан дөрж хамгаалагчгүй шидсэн холын шидэлтийн оновчтой болгож тооны зураг ердөө 3 болгосон. Jordan Harris дээр бөмбөгөрсөн дүлгөөн мөрөн нэг суулгаад эргээд үлзэн оршихын холын шидэлт оновчтой болсон. Алны самбар эргээд Бродерсын хурдан довтлогоо. Дүлгөөн мөрөн өөрөө явсан. Дүлгөөн мөрөний довтлогоо оновчтой нэмээд алдаа залхацлаа. Jordan Harris дээр бөмбөгөрсөн. Jordan Harris-ийн төгсгөл оновчгүй эргээд Захан Бродерсаас бөмбөг таслагдах төгсөн боловч хагасын цаг дуусчаа үзэгчтэй ингээд 33-36 дөрөвдүгээр эхлэлд маш сайн тоглож байгаа. Ийм дүр зураг ажиглагдж байгаа. Кевин Алн эхний 2 дугаар хагасны эхний оног Гоё дамжуултыг шалтаад өгсөн. Саруул нэг илүү дамжуулт мөнх 2 суларсан. Мөнх 2-ийн 3 онооны шидэлт амжилттай болсон. Ямар гоё багийн тоглолт вэ? Солгой талдаа дайраад явсан баасан дөржүүд гаргаад өгсөн. Баасан дөржөө олж шидэлт оновчтой болсон. Ингэснээр ердөө 1 онооны зөрүү. Jordan Harris 4 оноо авсан. Карник 2 оноотой байгаа. Бөмбөг таслагдсан. Harris зарган дээрээс төгсөглөө. Ялангуяа эхний үе тоглолтын эхлэлийг бол дэндүү сайн тавьсан да. Кевин Алн хөргөд тоглосон 2 оноо. Кевин Алн дахиад дундаас дараас нь 4 оноо Кевин Алнаас ирж байна. За нэг тоглогч тэр Алн юм байна. Нэлээд сүүлдэл орж ирсэн дээ. Үлзэн орших суул шидсэн. Алны залхуу тоглолтыг үлзэн орших шидэглээ. Дамжуултыг гаргаад өгсөн. Дүлгөөн мөрөн шийдсэнгүү өөрөө дайраад явсан Джеймс Карники эсрэг. За Миндорийг ардаа үлдээсэн. Нэгээр хайд өгсөн Jordan Harris. Дор Карник руу өгсөн. Карник Алны өдөөс солгоо төгсгөл амжилттай болсон. Мөнх 2 Саруул эрдэнэ эргээд үлзэн оршихыг гүнгсэн. Тооны цаг дуусч байгаа. Маш холоо шидсэн. Үлзэн орших 3-аас нэмээд алдаатай нэг тоглохоор 4 оног авах боломжтой боллоо. Карникенсланыг авсан. Цаана мөнх 2
Мөрийг дахиад аргалцсан мөнхөрийн хөөргсөн довтолгоо нойж байгаа доорсон багийн 54 дахь оноо. Шаардлагатай байна. Кевин Аллен. Харис хамгаалтан болцсон. Гэхдээ Кевин Аллен 20 дахь боломжоор тус тэсвэр тоглолтыг үзүүлж байгаа. Jordan Harris Кевин Аллны эсрэг хурдаар илүүрхэд тоглож байгаа маань дундын зан шилтээр нэвс хийгээгүй юм биш үү багаараа. Кевин Аллны тоглоом дээр мөнх баярын хаалт хийж ирлээ. За энэ оронд Маккензи Мур оноогоо авсан. Даштор хамгаалж байгаа бөмбөгийн зөвшөлт гоё болж байна доо. Үлзэн орших хөргө довтолсон ойгоод орж байна. Өнөөдөр ч зогсоохын эцгүү тоглож байна доо. 21 оноог авчаад байна. Дахиад бөмбөгийн тасалсан. Зэ Бэндам Ягмар сүрэнгийн үлзэн орших алтаа мэдгүй шидсэн юм ээ. Энэ залуу гайхалтай гялалзж байна. Маккензи Мур. Саруул эрдэнэ эсрэг үзүүлж байна. 21 оноо. За үүнийг дагаад 2 самбарт 5 оновчтой дамжуулалттай. За бид Захын Brothers-ийн товтгооны үзүүлэлтүүд харагдаж байна. Энэ орны Кевин Аллен Баасан дөржигтэй үүсгэж чадлаа. Кевин Аллен зай байсан да. 3 онооны шийдэлд амжилттай болсон. Умын 16 дахь оноогоо авлаа. нүксэн хамгаалтанд тулсан. Минь хоёр дэлгүүмөрн зай гараад ирсэн. Хоолны шийдэлд оновчтой болсон. Түтээ чадсан зоож аргал. Тулвий довтолгоо амжилттай болсон. Карник тийч ямар гоё хамгаалагчийг аваад үзэж байна. Үлцэн орших. Заамарч ардаа үлдээсэн гоё алгасан. Үлцэн орших. Зогсоогдчихгүй байна. Мур баасан доорж аваа шуулж илж байна. Баасан доорж Захын Brothers багт 1 онооны тэргүүлсийг авчирлаа. Энэхээс хийцэндээ энэ удаа шидсэнгүү дохиж ороо задалсан баасан доорж эргэлзэх зүйлгүй аваа шуулж шидсэн баасан доорж 2 дараасан 3 онооны шидэлтийг орууллаа. Маш хурдан яваад орцдоо баасан дөрж 3 дараасан хоолны шийдэлд энэ залуугаас ирэх хөвтэй байжээ. Мөр эсрэг дүлгөөн шахаад явсан. Дүлгөөний довтолгоо амжилттай болсон. 1-р үеэс хойш анх удаа ингэж оноо авч дүлгөөн. Төгсөн баасан дөрж за өөрөө довтлох хэрэгтэй болчлоо доо дамжуулт өгч Андерсон Маккензи Мурийн хоолны шийдэл оновчтой. Алдчихлаа да Маккензи Мур. За яг ийм үед бол гэсэн доор ямар гоо дамжуултыг өгсөн бэ? Даштуржи 2 оноо. Шахсан хамгаалтын 1 суултаалын шүү дээ. Тэсэн мөнх хоёрын дамжуултаар тулой довтлогоо оновчгүй дахин нэг боломжоор 2 оноо авч байна. Задалсан дүлгөөн аваа шууж идсэн Маккензи Мур хаалт хийсэн хурдан довтлоонд ганцаараа гарч цагирган дээрээс төсөгснөөр энэ тоглолтын эцсийн цэгийг тавилаа. Мөнх хоёр хоолны шийдэлт оновчтой. Шидэлт амжилтгүй болсон дүлгөөн 2 туламжийг үүсгэсэн Тулвигийн өргөсөн довтлогоо хойж байгаад орсон. За өнөөдрийн гол баатрыг бидэнд дахин харуулж байна да нариулагч. За Мур 2 дахь шийдэлтээ алдсан. За ингээд 81-75-ын харьцаатай тоглолт 6 онооны зөрүүтэй Захын Brothers-ийн дамгаалаар өндөрлж ийн үзэгчтэй. Өнөөдөр